Баярлалаа эрхэм үзэгчдээ. Нэм гараг болгоны амралтын өдөр та бүхэндээ зориулан явуулдаг Монголын нэг өдөр нэвтрүүлэг ийхүү эхлэж байна. Та бүхэндээ энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Монголын нэг өдөр нэвтрүүлгээр өнөөдөр Айкидогийн холбооныхан буюу Айкидогийн баг тамирчид оролцож байгаамаа. За мэдээж айкидо гэдэг урлагийг бол үзэгчид бас зарим нэг нь бол мэдж байгаа, зарим нэг бол мэдэхгүй байгаа. Жишээлбэл хөтлөгч их хоёр бол Чапи бол мэдэхгүй байж байгаа. Би бүр мэдэхгүйгээс илүү бүр мэдэрч чадахгүй байгаад энэ урлаг юм уу, спорт юм уу? Би бүр ялгаж салахгүй байна л да. Тэгэхээр өнөөдөр айкидо гэж зөв миний дууснаар бол Стивен Сигл их сайхан хийдэг юм байлээ. Сигал гэдэг одоо нэг Холливуудын од жүжигч чинь тийм ээ. За тэгэхээр яг энэ спорт, энэ урлагийн талаар тайлбарлаж өгнө үү хэмээн. Монголын айкидогийн холбооны багш Очирвалын Инхот танд микрофоныг шилжүүлье. За сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэнд хүргье. За тэгэд энэ урлагийн талаар, энэ спортын талаар манай үзэгчдэд тайлбарлаж өгөөч. За спорт гэхээс илүү яг цэвэр яг бие хамгаалах урлаг гэж явна. Тэг яг спорт гэхээр заавал тэмцээн байх ёстой. Тэгээ манай айкидо холбоо болохоор ер нь бол тэмцээн гэж байдгүй. Яг цэвэр өөрийнхөө хувь хүн бие хамгаалах, өөрийнхөө биеийг хамгаалах тал дээр үүдэг болохоор тэмцээн гэж байхгүй байгаа. Тэгээд манай айкидо холбоо бол яг тэртээ 1994 оноос ер нь үүсэл гаралтай. Алтан баг ногч маань ер нь энэ айкидо холбооны яг үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлж авч яваад тэгээд өдгөө хүртэл ер нь бие хамгаалах урлагийг хичээлж байгаа. Тэгээд ер нь бол яг цэвэр урлаг гэж л яг бие хамгаалах урлаг гэж яг явах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ айкидо гэдэг нь болохоор их түрүүн хөтлөгч Чапи хэлсэн шүү дээ. Хүний хийг тааруулж хийгээр нь өөрийн хүчийг тааруулж тэ. Тэгэхээр яг юу яд юм шүү. Энэ тулааны урлаг уу эсвэл бие хамгаалах урлаг уу тэ жудогоос юугаар таквондогоос юугаар ярихаас өмнө яг айкидо гэдэг энэ ханзнаас эхэлнэ л те. Яг айкидо гэж яг юу юм бэ гэхээр ер нь бол Японы яг цэвэр бие хамгаалах урлаг. Ер нь ай гэдэг нь болохоор төгс төгөлдөр тасан зохицох гэсэн утгатай. Ки гэдэг нь болохоор энерги гэсэн үг. Энерги. Доо гэдэг нь болохоор замнал гэсэн үг юм байгаамаа. Тэгээ ер нь яг ингээ багцлаад ингээд үзэх юм бол төгс төгөлдөр амьдралын энерги тасан зохицох замнал ямаа л гэсэн үг. Энерги хайрын яг тэр нэг юг философиг юу агуулсан байдаг. Тэгээд ер нь айкидогийн яг гол санаа нь бол манай энэ Моринхио Ошиба гэдэг Японы багш үндэслэгч багш байгаа. Тэгэхээр 1800 оны сүүл үеэс төрөөд 20 дугаар зууны их үеэс ер нь Японд дэлгэрсэн энэ хүчээ авсан. Япон улс бол ер нь бие хамгаалах урлагаараа маш алдартай. Та нар жудо, сумо, карате гэдэг энэ бүхэн маань ер нь бол эртний яг манай бидний мэдих сайн бидний хүүхд бидний мэдих самурай гэж байгаа шүү дээ тий. Самурай урлагаас ер нь үүсэлтэй гэж яригдана. Энэ самурай урлаг бол ер нь эртний дайчин ард түмний амьдралын хэв маяг, ёс заншил, тэднийг харах ертөнцийг үзэх үзэл энэ бүгдээс ер нь бүх юм тодорхой харагддаг. Тэгээ яг энэ бүгдийг багцлаад ер нь тулааны урлагийн будо гэж тийм том ер нь бол нэг мод шиг тий үндэс явж байгаа будо. Энэ будо гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь бол эр хүний замнал гэсэн үг. Тулаан дайчны замнал гэсэн үг. Дайчны замнал гэдэг нь болохоор энэ дотор нь болохоор сумо орчиж байгаа, карате, айкидо, тэ, жужитсу, жудо гэдэг
Энэ бүгдийг багцлаад ингээд энэ олон салаагаар хүн өөр яг өөрийнхөө хүсэж байгаа ямар салаагаар нь урсгалаар нь явж болно. Чи хүсчил байгал одоо яг тулааны урлагаар нь явахыг хүсэж байна уу? Үнэхээр чи тэ инэрл хайрыг одоо өөртөө шингээгээд тэ одоо хүнийг хайраар ягаад гимтэхгүйгээр одоо энэ акидо ингээд сонгохыг хүсэж байна. Энэ бол яг өөрийнх нь юу гэдэг л та. Зөв. Ерөнхийдөө бол тэр цаад бас өрсөлдөгчөө бас хайрл гэсэн л философи байгаа юм дээ шүү дээ. Хэдий чамд уур уцаараа гаргаж ийсэн ч гэсэн чи тэрийг аль болохоор амгалан тайван өнгөрүүлээ. Аятайхан шиг аргыг одоод ингээд өнгөрүүлээ л гэсэн утгатай юм байна шүү дээ. Яг давчхандаа хэлэх юм бол тийм үү? Ер нь айкидо канон дээр болохоор ингээд гар одоо жуудаа ч юм бол өчтдөг шүү дээ. Боогоод ингээ ухаан алдаад ундаг те. Зарим өчиг бол гар хөлийг шүрмэс тасар нь гар хугарнтай янз янз аюултай. Энэ урлаг болохоор нөгөө хүнийг хайрлж инкрэлж өнгөрүүлээ зодоо биш шүү. Өнгөрүүлээ гэсэн утгатай үг юм байна. Манай гишүүдийн хувьд бол яг одоо хичээллээд ер нь хэр удаж байгаа залууч. Хідээс хэдэн насны хүүхдүүд байна. Сайн байна уу? Би бол одоо 4 жил болж байна. 4 жил хэлж. Яг энэ спортоор хичээллээд одоо энэ урлагаар хичээллэхэд ер нь чамд яг өөр чинь яг юу өөрчлөгдөж байна? Ямар одоо өөрчлөлт орж байна гэдэг юм уу те? Энэ талаараа бас үзэгчтэй хэлж өгье. Өөр хүндэл буцаараа ингэж өөрөө хинт сурах. Бусдаа ингэж аливаа зүйлийг хүчээр шийдэхгүй ивэр хийх гэдгийг эхнээсээ сурж бэлддэг. Би билдрийн хувьд. Би билдрийн хувьд бол бас бид нэр халаалт хийдэг. Халаалт гадна сонголт болон биений хүчнээс асал хийдэг. Тодорхой хэмжээнээс бие хүч авдаг. За би өнөөдөр бас хувцсыг өмссөн байгаа. Өмсгөлийг өмссөн байгаа тий. Ганц нэг төрөвкөөс нь ганц нэг одоо деталаас нь заалгадаг юм уу? Хамгийн ихний суралцагч, анхлан суралцагч жишээлбэл юу сурах хэрэгтэй байд юм бэ тий? За тийм. Ер нь бие хамгаалах урлагийн хамгийн үндэс анхны читний юм бол унц сурах хэрэгтэй байгаа хүн. Хүн унц сурахгүйгээр бие хамгаалах урлагийг юу эзэмшнэ гэж байхгүй. Тэгэхээр заавал бид нэр ямарваа нэг юм хийхдээ одоо бие хамгаалахдаа ер нь унц сураагүй гэж бие хамгаалах мал тэр хүн гимтэх аюултай байдаг учраас ер нь бол яг унц сурсан байх хэрэгтэй. Би танд одоо жишээ болгоод нэг хүүхд үзүүлээ л та тий. За тий. За санчир гараад ирээ. За санчир энд зогсоод нэш гараад ирээ. Голдоороод. За санчир эндээс ишигээ майк. За энэ хүүхдийн яг үндсэн уналт тий майк. За наашаага удаан явлаа. За энэ бол яг үндсэн байна шүү дээ тийм үндсэн. За тэгээд та нэг харалтад үзэх үү? Яаж очсон? Зөв. За бие судлаа. Та өөр явж ийлээ шүү дээ билгүнэ. Зөв. Авалж шүү дээ. За нааш. Яг. За бүгд тэр халаад шаарай. Эйгуусан. За яг хоо маш эвсэлтэй байна. Тэгээд ер нь бол цаашдаа явах юм бол маш ирээдүйтэй. Ирээдүйд сайн сурагч болох нь шүү дээ. Эхний одоо жишээ нь шүү дээ. Уналтын дараа юу байх хэрэгтэй вэ? За уналтын дараа тэгээд ер нь бол яг биеэс судлал сурах тий. Бид нар ер нь бол та бүхэн мэднэ амьдрал дээр нь хүн айдас гэж байдаг. Хүний биед айдас гэж байдаг шүү дээ. Айдасаасаа болж хүн их чангардаг. Жишээлбэл та нарын дээрээс чулуу нэг норж унах ч юм уу, эсвэл ямар нэг юм та нар руу шидэх ч юм уу, ямар нэг юм хүн мэдгүйгээс болж хүн их айд юм байна л да. Тэгээд айдасаа дарах ёстой. Айснаас бол хүн чангардаг. Хүний бие чангарчдаг. Тэгэхээр хүн одоо гудамжинд ч юм ингээ бүдэрч унах ч юм уу ханахууд ямар нэг өмөрхөөр бие чангараад өөрийнхөө оюун санааг бодлыг нэг бие махбодтой ингэж үдирдэж чадахгүйгээр шууд гэмтэл авдаг юм байна. Тийм болохоор бид нар нэг хамгийн гол нь айхгүй байх, биеэс сулж сурах хэрэгтэй. Ямар нэг юм дээр самбаачлагтай бас нэг 50 байхад чинь ямар нэг юмнаас бас зайлсхийх бас боломж байдаг шүү дээ. Харин тийм. За одоо биднес дараагийн үзүүлбэр одоо ямар үзүүлбэр байна? За одоо болохоор бид та бүхэнд одоо хүүхдүүдээсээ эхлэе гэж бодож байна. Тэгээ хүүхдүүдээсээ манай хүүхдүүд маань ер нь бол маш сайн сурагч нар байгаа. Миний одоо гарын шавнар байгаа. Тэгээд одоо цаадлаас авахулаад санчир гэж хүүхд байна те. Наад үүзээ, гема, төрөө, мөхүүжин, инхмэн тэгээд энэ үед мань бол маш хөдөлмөрлсөн ер нь маш ирээдүйд харагдаж байгаа. Ирээдүйн том мастер болох гэж би бас найдаж байгаа. За тэгээд та бүхэнд одоо яг өөрийнхөө яг бэлдсэн те нэг эдрийн одоо үзүүлбэрийг одоо яаж бултдгийг, яаж одоо майк юм унах хэрэгтэй гэдэг, яаж хүн годомжинд явж түлхэхэд яаж одоо бие хамгаалах эдрийн бэлдсэн үзүүлбэрийг үзэх үү те. За тэгээд. За одоо дүүнэрийнхаа бүгдээр хамтдаа үзүүлбэрийг үзцгээе. Од багш маань одоо сэлмээр завшиж байна. Энэ хүүхэд маань өөрийнхөө сурсан техникээр энэ сэлмээс яаж утах юм? Энэ одоо сэлэм гэлтгөө одоо ямар нэгэн юмар зохиход өөрийгөө зөв бие хамгаалж сурсан байдлыг харуулж байна. За дээрээс
Хэлсэн сэлмээр завчих нь байна. Чи чангалахгүй байл да. Жоор сул тавиад хал да. Би л үнэ зочиж байгаа шүү дээ. Энэ зочоо ерөөсөй байх хэсэг байгаа байхгүй. Одоо ингээд далайхад ингээд хүн зочихгүй яг тайван зогсож байгаа шүү дээ. Тэгээд баруун хөлөө урд авч. За одоо би ингээд буулгалаа шүү дээ. Буулаа. Яг үзүр ирлээ. Энэ хөл хөдлөх шүү дээ. Хөл хөдлөх шүү дээ. Хөлөөрөө хажууд чигээ гаргах шүү зэ. За одоо нэг үсгүү. Наагаад. Хөлөө хөдлөхөөрэй. Хаагаад. За дахиад явлаа. Зөв мөрөө аваарай. Болж байна. Энэ порлон шүү дээ. Айхгүй. Зөв хөл. Хөлөө. За одоо хажуунаас бэкнэрэ. Хажуунаас өглөөхөд нуруугаар өвдгөрөө. Зөв. За хуух нь байхгүй болчихлоо. За доош суугаад өстой. За одоо яг манай хүүхдүүдийн яг бэлдсэн үзүүлбэрийг үзье да өдрөө. Заамтгад ирэхэд Нериминагээ хийж байна. Тэгэд маань нэг онцлогтой. Дандаа хоорондоо ёсож хүндэтдэг. Энэ шар үстэй хүүхдүүд байна. Бид нэр шалгалт багш маань шалгалт өгөөд шар үс Q гэдэг сурагчдын эхний анхан шатны мэдээж Q маань 8Q-гээс эхэлнэ. Анхан орж байгаа одоо цагаан бүстэй хүмүүс 8Q. Жишээ нь цагаан бүстэй 8Q гэсэн. Тэрнээс хулаад 7 6 5 4 3 2 1 явах. За тэгээд нэгээс дээшээ 1 дан гэд эхэлнэ. Одоо энэ хар юм өмссөн байгаа. Энэ Японоор бол хакама гэдэг. Эдгээр бол бүгд дантай хүмүүс гэсэн үг. Нэг данаас эхлээд 2 дан, 3 дантай усууд байж байгаа гэсэн үг. За энэ яаж унд сурсан, яаж михий сурсныг харууллаа. Манай хоёр хүүхэд. Ер нь дээр одоо шилсэн спорт бишэлтэй айкидо гэдэг бол өөрийгөө хамгаалах урлаг юм. Ердөөсөө бие хамгаалах урлаг юм. За энэгээр хүүхэд хичээлснээр би тэгш өвдөгч тийм хүүхдийн хөдөлгөөний эвсэлтэй болж байгаа. Хөдөлгөөний мэдрэмжтэй болж байгаа. Одоо энэ араас нь тэрхэд яаж гаргаж байна? Бид нар Монгол бүгч гэсэн хүүхдүүд хөдөө дандаа ноцолж өсдөг. Хоорондоо ноцолдгүй Монгол ирэх хүүхдүүд байдгүй. Монгол бүгдээр ч гэсэн хүүхдийн хүний нөгөө хүчийг ашиглаж хийгийг гаргадаг шиг айкидо маань бас яг адилхан тийм хүний хүчийг гаргаад тэр хүчийг ашиглаж одоо өөрийгөө хамгаалдаг. Нөгөө хүнээ хяналтаа оруулдаг. Ийм учиртай
бие хамгаалах хурлаг юм байгаа юм л да. Хичнээн одоо зэвсэгтэйч гэдэг ч юм уу те одоо яа нэг тийм төрөл байд юм уу? Ер нь айкидод. Одоо жишээл хийгийг тааруулж гэдэг ч юм уу Би хийсэн бие хамгаалах хурлаг гэдэг маань тухайн үед одоо тэр довтолж байгаа хүн амьдрал дээр гэсэн үг шүү дээ. Ямар ч байдлаар довтолж болно, ямар ч зэвсэг хэрэглэж болно. Ямар ч одоо дүрэн байхгүй. Мэдээж карата тулааны урлагууд байна шүү дээ. Карата байна, жудо байна, бокс байна, кикбокс байна, тэквондо байна. Эдгээр тэмцээтэй учраас дүрмтэй байдаг. Журамтай байдаг. Ямар нэгэн дүрмд баригдаж ийн гэсэн үг. Айкидо бол тийм байх ёсгүй. Яагаад тэгэхээр бие хамгаалах гэж байгаа шүү дээ. Бие хамгаалах урлаг гэж байгаа. Тийм утгаараа хідэн ч хүн довтолж болно, ямар ч зэвсэг хэрэглэж болно. Тухайн гинтийн давталгаа, гинтийн халтлаганд өртөхгүй байхыг л хичээж сураад байгаа юм. Тухайн хүний өөрийнх нь гаргасан хүчийг өөрт нь гаргах. За яг баг тэгж хийж болно. Би өөрт чинь хийж мэдрүүлж үзүүлвэл ямар вэ? За тэгье. Кедо гэхээр заавал нэг амар хүчтэй зохиол, зодоод нүдэд байх биш. Зүгээр энгийн юмнаас жижиг юмнаас харуулж болно. За тэгээд би тэрийг одоо үзүүлье. Ингэж явах бас их хүмүүжлүү те. Айкидо гэдэг нь угаасаа Японоос гаралтай самурайн бие сэлмээс хамгаалах урлагаас үүсч хөгжсөн бие хамгаалах урлаг юм байна. За тэгээд энэ Япончууд маань тухайн үед одоо тэр гэртээ ороод тийм ээ. Дандаа ийм явган явдаг байсан байна. Явган байдлаас биеиндээ хүндэтгэл үзүүлж явсалдаг байсан байна. Тэрнээс үүдэлтэй юм юу юм байгаа юм. Хөдөлгөөн юм байна. За тэгээд энэ хөдөлгөөн нь бидэрт айкидод бол маш хэрэгтэй. Бид нар босоогоос бол хөдөлгөөн хоригдохгүй, чөлөөтэй хөдөлдөг тийм ээ. Суугаагаас бол хөдөлгөөн баг зэргийн хориотой байна. Тэгэхээр ингээд суугаагаас тэр хориотой үед хийсэн мих маань босоогоос ихлээр бүр илүү сайн боловсрч гарч ирэх юм байна. Тийм учраас энэ шикко гэдэг энэ одоо суугаар явдаг явалтыг маань Японоор шикко гэж нэрлэдэг байна. Тэгээд ингэж явна. Эхлээд энэ хөл явлаа. Энэ хөл явсны дараа энэ өвдөг тавигдана. Өвдөг тавигдсны дараа арын хөл явна. Тэгээд ингэж явна. За энд өөрөө суужээ. За би иш арагшаа явж үзүүлэх гэдэг нь шиккогоор өөрөө суужээ. За ингэж явах нь. За одоо нэг л эвгүй яваад энэ галуун цуваагаар яваад байсан. Одоо танаас наашаа би өөр чи юм. Уучлаарай ингээ явчих. За нэг хүчийг мэдрүүлээ гэсэн. За би өөр чинь зүгээр энгийн л жишээ үзүүлэх гэсэн. За. Тийм гэхийн тулд одоо Айкидо маань төгс бие биенээ хүндэтгдэг одоо хайр гэдэг утгаараа бие хамгаалах утгаараа тий хичээлэх учраас хоорондоо эхлээд ёслох хэрэгтэй. За. Одоо намайг татсан штэ. Би ингэж байх юм бол яаж вэ? Ингээ чи намайг хүчтэй бол аваа явчих штэ. Цааш нь. Ингээ би одоо энэ позишнд ороод одоо дахиад өөр хүмүүсээр нийлээд зодох юм шүү. За татлаа. За. Дат. Одоо яагаад баригдахгүй штэ. Одоо баригдахгүй үү? Энд чи Айкидо байхгүй. За. Одоо би чамайг татъя да. За. Дат. Одоо нөгөө гараас энэ ингээд татчих жагаа. Гэтэл энэ яагаад би сая баригдахгүй байсан? Татлаа. Энэ гар өөрийгөө эргүүлээл болтор надаас хүч гарахгүй ирнэ. Энэ хүчийг суллаад шүү дээ. Татаа аваа явах гэт нь. Тийм ээ. Ингэхт болохгүй шүү дээ. Тэ? Ингээд болоо. За манай охин гараад ирдэ. За энэ ах нь бариа татна шүү. Сайныхаа гэрээ. Зүг. Ингээд болчих. Ингээд татаа аваа да. Энэ юмтай өгөөд гин талдганд өртөхгүй байгаа. За. Энэ мал Айкидо байхгүй. За. Заавэж. Хоёр гараараа барьж болохгүй шүү дээ. Зүгээр нэг гараа. Хоёр гараар зөндөө байгаа л та.
За баясгалан багш маань 2 гараас барихад ямар мэх хийж болох вэ гэдгийг мехнүүд үзүүлж байна. За 2 гараас барихыг Рёто тэрэ гэдэг. Рёто тэрэгээс Ириминага хийдэ. Рёто тэрэгээс Шихонага гэдэг мэх хийж байна. За Рёто тэрэгээс Тимбинага гэдэг мэх хийж байна. За тэгээ 2 гарыг 2 гараар барихад өөрийгөө хамгаалаад нөгөө хүнийг эвгүй байлд оруулж хяналтанд оруулж байгааг та бүхэн харж байгаа байх тийм ээ. За ингээд хоорондоо слот энэ удаагийн үзэлбэр дуусч байна. За од огш маань за хутгатаа довтлсон үед яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгийг үзүүлнэ. За слогоо хийж байна. Дээрээс довтлоход хутгахнаас хамгаалж байна. Яаж хутгахыг авч байгааг нь харж байгаа биз? Дандаа үний эсрэг вэжэж хутгахыг авч өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байна. За. Асуудалгүй, өөрт зовлонгүй гарах ёстой. За гарын нөчөөд Хөнкөө отхыг авчлаа. хаалаа авч байна. За заамдод ирэхэд нь яаж бие хамгаалж байна гэдгийг харуулж байна. Өөх. Яага хийчихвэ сайн юм их. Эй. Зүгээр л бутгах л ерөөсөө техникүүд. Тийм ээ? Дандаа өөрийнх нь хүчийг шингээгээд тэр хүчин дээр нь жоохон хүч өгтөл нөгөө хүн нисэлттэй унж байгаа байхгүй. За одоо 2 хүн зэрэг дутлахад ямар юм хийж болох вэ? Ямар байдлаар бие хамгаалах вэ гэдгийг үзүүлж байна да. За ингээд өөрийн өөртөөр нь довтлох боломжгүй болгож байгаас нөгөө хүний хөдөлгөөнийг эсрэг эргэж байгаа довтлооны хүн лөө шидчихэж 2 хүний хөдөлгөөний хооронд нь ойлцсон үндсэн дээр бие хамгаалж байна. За одоо амгаа өгш маань одоо үзэлбэр үзүүлж байгаа. Амгаа өгш үзүүлбэр болохоор одоо зэвсэгтэй, сэлэмтэй катана гэж байгаа тий. Букен гэж ярьдаг. За одоо эрсцүүр буюу эслогоогоо хийгээд за одоо эхлэх байгаа. За. Энэ эслогоогоор хүндэтгэлээр хүндэтгэлээр дуусна гэж ярьдаг тий. За одоо энэ нь бол эртний хэлбэр нь самурай. Яаж самурай цэцэгтэй хүн дайрахад цэцгийг хурааж авдаг байсан тий. Яг эртний хэлбэрийг одоо хадгалж үндсийг хийж байна. За одоо самурай яг дайрлахад цэцэггүй хүн яаж буцааж сэлмийг хурааж авч байгааг нь та бүхэн харж байна. Эртний Японд бол ийм тулаан бол маш их болж исэн байгаа. За ер нь бол зэвсгийг нь их гоё те хөнкөн өөрөөс нь салгуулад өөрөөсөө зайлуулад тийм яг өөрийнхөө яг техникээр хөлийн техник маш одоо үр ашигтай. За хав. За одоо ингээд зэвсэггүйгээр одоо шууд хажуу мөрнөөс нь бариад кокюхо гэж одоо энэ гарнаас ер нь бол ер нь яг хүний хүчийг ер нь дагуулж яаж шийдэх үү? Тэр санаа. Одоо дээрээс явлаа. Дээрээс яг ингээд ингэрийн хажууны одоо энэ мөрнөөс бариад авах яаж сулраад гарын гаргаад буцаагаад хүний эрүүнд их тэнцвэрээр хэрэгтэй юм байт юм байна. Эрүүнд дээшлэхээр ер нь их тэнцвэр алддаг. За энэ яг нэг амьдрал дээрх одоо яг бидний болдог бодит явдал яг хажуунаас заандаад яг хажуунаас зөхөхөд яаж бие хамгаалах вэ гэдэг талаас одоо харуулж байна. За Ириминаги гэж энэ бол яг айкидогийн яг эргэлдэх хамгийн яг одоо нэг голс ханааг нь айгүй харуулсан техник байгаа. За катагаши гэж одоо нэмэх байна.
Энэ бол хойш нь одоо ингэж хүчин дагуулж тэнцвэргүй газар нь шийддэг байгаа. За энэ Кайтинагийн ер нь тий, ер нь бол дандаа хүчин дагуулах. Өөрөө ерөөсөө тэр хүн рүү дайрахгүй энэ хүний хүчийг өөрөө сорж аваад буцааж гаргаж байгаа гэсэн санаатай. Одоо яг бариулангуудаа буцаагаад та бүхэн харж байгаа. Буцаага тэр барьсан барилтаар нь өөрийн яг боогоо цаяа гарч ирж байна. Энэ акидочдын хамт гол юм бол өөртөө бариулсан байна гэдэг бол өөртөө давтал байгаа байхгүй юу? Ааха. За буцаагаад тэслэгээ байлаа. За баярлалаа. Бид бүхэндээ бие хамгаалах төгс урлагийн талаар монголчуудад айкидо гэдэг энэ урлагийн талаар тайлбарлаж өгсөн айкидогийн холбооны бүх одоо сургууль хүмүүжүүлэгч багш нартаа баг хамт олонд нь эдгээр сайхан залуучуудаа чин сэтгэлээсээ баярснаа илэрхийлье. Та бүхэндээ маш их баярлалаа. Улам их амжилтыг хүсье өрөөе. Монголын нэг өдөр амралтын хөтөлбөр үргэлжилж байна.